Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Мөнгөний луужин мөнх эрдэнтэй хамт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Өмнөх дугаараар бид төсвийн тухай ярьсан болов харин энэ удаад төсөвтэй холбоотойгоор нүүрсний зах зээл, нүүрсний экспортыг илүү онцлон хөрөх болно. Ингээ бүгдээрээ нөхцөл байдлын анализ болон төлөв байдлын анализтай танилццгаая. За тэгэхээр нүүрс буюу бид бэлэн болоход тэд авах уу гэдэг сэдвийг бүгдээрээ хөндөх болно. За тэгэхээр энэхүү график дээр бол ногоон өнгөөр нийт экспортын биет хэмжээ харагдаж байна. За улаан өнгөөр бол нүүрсний экспортын дундаж үн харагдаж байна. Тэгэхээр 2023 оны эхэнд 35 сая тонн нүүрсийг жилдээ зардаг байсан манай улс 2025 онд 81 сая тонн нүүрс зардаг болсон. За харин сүүлийн 1 сарын хугацаанд экспортын биет хэмжээ маань огцом нэмэгдсэн учраас сүүлийн 12 сарын хугацааны нийлбэр дүнгээрээ бид 85 сая тонн нүүрс зараад. За мөн бас нэгэн сонирхолтой эерэг мэдээлэл гэвэл сүүлийн 2 жилийн хугацаанд $160 тасралтгүй унсаар байсан нүүрсний үн маань сая 8 дугаар сард $55 ёроолтоор ирээд харин 9 дугаар сард $59 болж нэмэгдсэн байгаа юм а. За тэгэхээр эндээс гэрэл гэгээ харагдаж байна. Ямар гэрэл гэгээ вэ гэвэл хятадын талын худалдаа авах нүүрсний эрэлт өсөж үн нэмэгдэж байна гэдэг ийм тохиолдол харагдаж байна. Тэгэхээр сүүлийн 1 жил гарны хугацаанд тасралтгүй буурч байсан нүүрсний үн сэргсэний зэрэгцээ нүүрсний биет хэмжээ бол нэмэгдэж байгаа. За тэгвэл яг ямар хэмжээнд яаж нэмэгдвэ гэдгийг бүгдээрээ энэхүү хүснэгтээс бол харцгаая. За тэгэхээр сараар авч үзэх юм бол энэ оны 9 дугаар сарын нүүрсний дундаж үн маань $59 байсан бол энэ үнийг нь өнгөрсөн оны мууийн ханшуулах $93-тай харьцуулахад 36 онцтой ба. Гэхдээ энэ оны 8 дугаар сард манай нүүрсний экспортын дундаж үн $55 байсан. Үүнээсээ бол $4 нэмэгдсэн үзүүлэлт байна. За мөн биет хэмжээг сараар авч үзэх юм бол 8 дугаар сард 8.5 сая тонн нүүрс гаргасан байхад 9 дугаар сард 9.7 сая тонн нүүрс гарсан байна. За энэ нь өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад 66% өссөн үзүүлэлт болдог. За 8 дугаар сард бол өнгөрсөн оны муу үеэсээ 8% бас өссөн байна. Харин 7, 6, 5 гэдэг сарууд за мөн 4, 3, 2, 1 гэдэг саруудад бол ихэвчлэн өнгөрсөн оны муу үетэйгээ харьцуулахад манай нүүрсний экспортын биет хэмжээ бол дандаа улаан буюу уналттай байсан. Харин 8, 9 дугаар сард бол сэргэлт гарч ирсэн байна. За тэгэхээр жилийн дүнгээр нь тэгвэл аваад үзвэл бид нүүрснээсээ сүүлийн 12 сарын хугацаанд бол $6 тэрбум орлогыг олсон байна. Бид сүүлийн 12 сарын хугацаанд 85 сая тонн нүүрсийг бол борлуулж экспортын орлого олсон байна. За энэ үзүүлэлтээрээ бол нүүрс нь өөрөө Монголын экспортын үндсэндээ талыг за яг наривчилж хэлэх юм бол 45%-ийг бүрдүүлж байна. $2 тутмын нэг нь бол нүүрснээс орж ирж байна. Тэгэхээр бид энэ нүүрсний маш том хэмжээний орлого дээрээ маш бодиттой таамаглал гаргаж дэвшүүлж явахгүй бол 2026 онд бас нөхцөл байдал сайн байх уу муу байх уу гэдэг маань бол нүүрснээс маш их хамаарх нэ. За нүүрсний үн юу нь яагаад ингэж сэргэж вэ, өсч вөө гэдэг дээр бол бас тодорхой тайлбарууд байна. За тэгэхээр 2025 оны 7 сарын 21-нд бол Хятад улс төвдөд бол маш том хэмжээний усан цахилгаан станцыг барина гэдэг ийм мэдээллийг бол өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл $170 тэрбум үнэлгээ бүхий төслийг бол эх 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэдэг мэдээллийг бол өгсөн. За энийг бол олон улсын шинжилгээчид юу гэж харж байгаа гэхээр Хятад улс сангийн тэлэх бодлогоо энэ төслөөр дамжуулж хэрэгжүүлж байна гэдэг ийм одоо дүгнэлтийг бол өгч байгаа. Тэгэхээр 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Хятадын бас авч хэрэгжүүлсэн маш том арга хэмжээ бол хүчтэй сангийн тэлэх бодлого байсан юм а. За ингээд Хятад улс бол 8 оны эдийн засгийн хямралыг бол маш амжилттайгаар даван гарч чадсан. За шалтгаан нь бол 4 их 80 юаны одоо сангийн тэлэх бодлогыг хэрэгжүүлж барилгын салбар, үйлдвэрлэлийн салбар, уул уурхайн салбарууд за мөн томоохон одоо
аж үйлдвэрийн салбарууд дээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж эрэлтийг дэмжих замаар эдийн засгийн хямралаас бол зайлсхийж чадсан байдаг. Тэгэхээр яг тэр аргаараа бол одоо ч гэсэн сангийн тэлэх бодлого хэрэгжүүлээд эдийн засгаа сэргээе гэдэг ийм аргыг бол хэрэгжүүлж байна. За 10 жил орчим хэрэгжих энэ төслийг бол Хятадын сангийн тэлэх бодлого гэдэг талаас нь бол харж байна. За мөн үүнээс гадна бол бас хид хідэн арга хэмжээнүүдийг бол авсан нь нүүрсний үнийн уналтыг зогсоож, ёроолын төвшнийг тогтоож, ханш тогтворжих баг зэрэг сэргэх шалтгаанууд, суурь шалтгаануудыг бий болгодог. За тэгэхээр нөхцөл байдлын хувьд бол юу гэж төгөлөх гээд байна уу гэхээр Хятадын нүүрсний үн бол ёроолоо тогтоож баг зэргийн сэргэлтийг бол үзүүлээд байгаа. Гэхдээ цаашаага огцом нэмэгдэх, үнэн хурдцтай өсөх, бит хэмжээ, худалдаа авалт нь нэмэгдэх ийм дүр зураг бол хараахан харагдахгүй байна. Тэгэхээр нөхцөл байдал дээр бид нар юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ он бол нүүрсний экспортын ёроолын он байх том магадaltaй байна. Эх оны хувьд бол харьцангуй энэ оны нөхцөл байдлаасаа сайжрах бас магадaltaй байна гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд нүүрсний экспорт нэмэгдсэн учраас манай хөрөнгийн биржээр арилжаалагдж байгаа нүүрсний тоо хэмжээ бол бас сэргэлээ. Бүр 2025 оны 4 сард бол Эрдэнэс 5-7 компанийн хувьд ямар ч одоо хэмжээний нүүрсийг юугаар биржээр олборлоогүй байсан. Биржээр арилжаалаагүй байсан бол за 6-7 сараас эхлээд биржээр арилжаалсан Эрдэнэс 5-7 компани нүүрсний бит хэмжээ бол ингээд өсөлттэй явж байна. За тэгэхээр нүүрсний үн одоо уналт багтаа харьцангуй тогтвортой цаг үед бол биржээр арилжаалж байгаа Эрдэнэс 5-7 компани нүүрсний бит хэмжээ бол ийм өсөх трендтэй харагдаж байна. За харин нүүрсний үн тасралтгүй унаад ирэх үед бол идэвхэн буураад явсан байна. За ингээд сүүлийн саруудад сэргэлт ажиглагдаад ирэнгүүт буцаад биржээр арилжаалах нүүрсний хэмжээ бол нэмэгдсэн байна. Тэгэхээр хөрөнгийн биржээр арилжаалагдж байгаа энэ нүүрсний арилжаа нэмэгдэх тусмаа ил тод байдал сайжирч зах зээл дээр үн бодитоор тогтох боломж үүсч энэ нь эргээд Эрдэнэс 5-7 компани орлогыг өсгөх, за мөн дээрэс нь экспортын орлого нэмэгдэх, мөн эдийн засгийн өсөлт маань сэргэх суурь нөхцөл байдлыг бүрдүүлчих. Тэгэхээр яагаад Эрдэнэс 5-7 компанийг онцолж авч үзэж байна вэ гэхээр тус компани маань бол тухайн одоо нүүрсний салбартаа хамгийн том тоглогч байгаа, хамгийн их орлогыг бүрдүүлж байгаа учраас ийхүү одоо биржийн арилжаанаас онцолж та бүгдтэй харуулж байна. Тэгэхээр хэдийгээр биржийн арилжаа тасралттай, одоо хил амтай, маргаантай олон асуудлуудыг дагуулсан одоо тодорхой хугацаанд нүүрсний үнийн уналтаас үүдэлтэйгээр тодорхой үеүүдэд маш их асуудлыг дагуулсан ч гэлээ бид дотроо зохион байгуулалтаа зөв хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийснээрээ эргээд арилжаа бол сэргэж байна гэж харж болохоор ямар ч нөхцөлд ямар ч хэцүү байсан бид бол улуурхайн биржийн арилжааг бол цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг байр суурь дээр бол шинжээч яваар байгаа. Ягаад гэвэл бирж гэдэг бол хамгийн ил тод нээлттэй бирж дээр бол хамгийн бодит үн тогтдог юм аа. Энэ бол дэлхийн нийтийн жишг. Тийм учраас бид их мөнгөний урсгалтай тэр салбарууд дээр ялангуяа түүхийн эдийн салбарууд дээр арилжаа 8 экспорто хийхдээ үнийг биржээр тогтоох нь бол хамгийн оновчтой шүү гэдэг бас дахин хэлмээр. За ингээд бит хэмжээ бол өсөж байна, сэргэж байна. За бид ер нь тэгвэл ямар нүүрс зард юм бэ гэдэг дээр бас бүгдээрээ харъя. За тэгэхээр Хятадын Галийн одоо мэдээлэлээр бол энэ оны их 3 дугаар улиралд Хятад улс Монголоос авсан нийт нүүрсний 69%-ийг, за 70%-ийг бол коксчих нүүрс рүү ангилсан байна. За 29%-ийг бол эрчим хүч болон хүрэн нүүрс рүү ангилсан байна. За 1% нь бол хатуу өндөр чанарын нүүрсээ гэж ангилсан байна. За коксчих нүүрсний маань 9-р сарын дундаж үн бол $71 байсан. За хатуу өндөр чанарын нүүрс $66, эрчим хүчний нүүрс $37. За ингээд хүрэн нүүрс $21. За ингээд нөхцөл байдлыг аваад үзэх юм бол
бид манай экспортын 70% коксч нүүрс, тэрний маань үнэ нь бол хамгийн өндөр байдаг. Байгаа нь бол эндээс харагдаж байна. Тэгэхээр бид коксч нүүрснийхаа зах зээлийг бол алдахгүй байх нь чухал байна. За мөн нэмээд эрчим хүчний нүүрс, хөрөн нүүрснийхаа зах зээлийг бол тэлэх нь бол бидний хувьд маш чухал байна гэдэг нь харагдаж байна. За энэ ажлын хүрээнд бол хэд хэдэн бомбт дээр бол бүтээн байгуулалтын ажил бол явж байна. За шивээ өрнгийн бомбт дээр ажлууд хийгдэж байна. Ханги дээр хийгдэж байна. Цагаан дилуул дээр бас ажлууд хийгдэж байна. За ганц мод гашуун сухат гэдэг гашуун сухатын бомб дээр ч гэсэн бас шинжилэлүүд хийгдэж байна. За энэний хамгийн том нэг хийж байгаа төсөл бол хил холболтын төмөр замын төсөл байх жишээ нь. За тэгэхээр нөхцөл байдал бол Монголын дотоодын нөхцөл байдал бол ийм байна. Бид 2025 онд энэ хятадын нүүрсний зах зээлийн хувьд ёроолын жил, ёроолын ханшаа тогтоосон ийм цаг үе байлаа гэж бол дүгнж байна. Харин 2026 онд төлөв байдал ямар байх вэ гэдгийг нэвтрүүлгийн дараагийн хэсэгт ярилцгаая. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгтээ бүгдээ 2026 оныхоо төлөв байдлыг ярилцгаая. За тэгэхээр төлөв байдлыг ярихын тулд мэдээж манай нүүрсний хамгийн том худалдаа авагчийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдгийг бүгдээ харъя. Тэгэхээр Хятад улс бол энэ оны эхний хагаст бусад улс орнуудаас 221.7 сая тонн нүүрсийг бол худалдаж авсан байна. За үүний 52.9 сая тонн нүүрс нь бол коксчих төрлийн нүүрс үжээ. За энэ оны эхний хагаст худалдаж авсан энэ нүүрсний хэмжээ бол өмнөх оны мөн ихтэй харьцуулахад 27.9 сая тонноор багассан. За мөн коксч нүүрсний хувьд бол 4.6 сая тонноор багассан буюу 8%-аар буурсан юм үзүүлэлттэй байна. Тэгтэл бид нөгөө талдаа баахан бомбын бэлтгэлүүд хийгээд баахан бомбууд дээр хөрөнгө оруулалт хийгээд хүчин чадлаа нэмээд ингээ эх жил 90 сая тонн нүүрс зарна гэд төлөвлөд идэг. Гэтэл нөгөө талд худалдаж авч байгаа гол худалдаа авагчийн маань эврэлт болохоор буураад идэг. За ийм нөхцөл байдал бол эндээс харагдаж байна. За тэгвэл бид бас нөгөө талдаа нийт зах зээлийн худалдаа авах дүн буурч байгаа ч гэсэн тэр зах зээлд эзлэх хувиа бас өсгөх замаар илүү их нүүрстэй борлуулах боломж байна гэж харж болох юм. Гэтэл бид энэ оны эхний хагаст бол Хятадын нийт коксчих нүүрсний импортын 47% бол эзэлсэн байгаа юм. За үүний дараа манай хойд хөрш 28% дээр явж байна. За ингээд Канада, Австрали, Америк гэх зэрэг орнууд ингээд бусад жижиг хувуудыг бол ингээд эзлээ явж байгаа. Тэгэхээр манай хувьд бол 2023 оноос хойш 53% эзэлсэн байна. 24 онд 46% эзэлсэн байна. За 25 онд 47% эзэлжээ. Тэгэхээр жишээ нь сүүлийн 3 жилийг ингээд харахаар нийт байж болох худалдаа авч байгаа Хятадын нүүрсний тэр хэмжээний 46-47% дээр очиод тогтворчсон байгаа даа. Тэгэхээр бид нар энд дахиад ирэх жил илүү их нүүрс буюу 90 сая тонн нүүрс зарна гэдэг. Тэгэхээр ийм хэмжээний нүүрс зарах тийм эвэлт нь нөгөө талдаа байна уу? Биднээс худалдаж авах юм уу гэдэг. За ийм бас нэлийн хатуу асуулттай бол тулгарч байна. Тулгарх нь бол бодит нөхцөл байдал болчиход байна. Тэгэхээр энэ дээр бол бидний хувьд бол нүүрсний коксчих нүүрснээсээ гадна бид нар эрчим хүчний нүүрсэн дээр илүү их хэмжээний борлуулалтыг хийж чадах юм бол нөгөө талдаа эрчим хүчний нүүрсний импорт бол коксчих нүүрснийхаа импортын хэмжээнээс бол хавьгүй өндөр байгаа гэдэг нь бол энэ өмнөх слайдаас бол харагдсан. Өөрөөр хэлбэл 221 сая тонн нүүрс импортлж авснаас 52 сая тонн нь бол коксчих нүүрс, үлдсэн нь бол эрчим хүчний нүүрс, бусад төрлийн нүүрснүүд байх нэ, тийм үү? Тэгэхээр бидний хувьд бол эрчим хүчний нүүрс дээр эх жилүүдэд илүү ач холбогдол өгч борлуулалтаа нэмэгдүүлэх ажлуудыг хийж чадах юм бол бас 90 сая тонн руугаа хүрэх боломж бас байж болох юм аа.
Когсчих нүүрсэн дээр бол бид нар үнэхээр одоо маш том орон зайг эзэлж байна. Энийг цаашаа нэмэгдүүлнэ гэдэг бол бас чанга юмаа гэдэг дүгнэлтийг бол хийж байна. За ингээд 26 онд бол төлөв байдлыг юу гэж харж байгаа вэ гэхээр за ямар тач нүүрсний одоо үн маань бол энэ ондоо ёроолоо тогтоогод баг зэргийн сэргэлт рүү ороод эхэллээ. Энэ бол өмнө нь биднэрт одоо байгаагүй цоо шин таата мэдээ болж эхэлж байна. За өөрөөр хэлбэл тодорхойлбол энд бол Дайланы одоо таварын бирж дээрх когсчих нүүрсний фьючер сан шарагдаж байна. За оны ихэнд 1200 юан байсан энэ нүүрсний үн бол 735 юан болтол одоо 6 сар хүртэл ингээ унсан байгаа. За тэгэхээр энэ үед бол юу болсон бэ гэхээр гангийн салбар болвол өөрөө маш хүнд байдалд орсон. Эрэлт нь бол бууралттай байсан. За тэр утгаараа когсчих нүүрсний одоо эрэлт бол багассан, худалдаа авалтанд багассан. За гангийн салбар дахь хит их үйлдвэрлэл өрсөлдөөн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж эрэлт буурч когсчих нүүрсний үн эхний хагаст бол үргэлжил унсан гэдэг ийм одоо дүгнэлт байна. За харин Хятад улс 2025 оны 6 дугаар сараас эхлээд ямар арга хэмжээнүүдийг авсан бэ гэхээр Бээжингээс бол нийлүүлэлтийн илүүдэл үнийн өрсөлдөөнийг бууруулах арга хэмжээ авсан. За төвдөд томоохон цахилгаан станц барих тухай зарласан зэрэг ийм эерэг мэдээнүүд зах зээл дээр бол гарч эхэлсэн. За 8-9 сард бол хөх тэнгэр санаачлахын хүрээнд гангийн үйлдвэрлэлд хязгаарлалт тогтоож шаардлагагүй төхөөрөмжүүдийг солихыг шаардсан. За мөн 9 сарын 22-нд бол аж үйлдвэрийн мэдээллийн технологийн яамнаас гангийн үйлдвэрлэл когсчих нүүрсний үнийг тогтворжуулах 2025-2026 гэдэг 2 жилийн төлөвлөгөөг бол зарлаад байна. За тэгэхээр энэ бүхний үр дүнд бол эхний хагаст унж байсан когсчих нүүрсний үн бол буцаж сэргээд одоо бол сүүлийн саруудад нэлээд тогтворжилттой нөхцөл байдал бол орсон байна. Тэгэхээр 2026 онд ч ихсэн шинжичийн зүгээс бол энэ одоо үнийн төвшөнд ханш хайрцангуй хадгалагдах боломжтой. За магадгүй баг зэргийн өсөлт гарах одоо бас дүр зураг байж болох юм ба гэж харж байна. За хамгийн гол нь нөгөө талдаа бид одоо 90 сая тонн нүүрсээ зарж чадах уугүй юу гэдэг асуудал байна. За энэ бол илүү хэрвээ зарж чадхаар боллоо гэхэд бол илүү эрчим хүчний нүүрс дээр бол шанс байна. Эрчим хүчний нүүрсээ илүү гаргая гэдэг маань юу вэ гэхээр бид дотооддоо маш сайн дэд бүтцийн хөгжүүлэлтээ сайн хийж тээврийн зарлыг бууруулж олон бомтуудаар зэрэг одоо худалдаа 8 арилжаа хийх боломжтой болох юм бол бас нүүрснийхаа бит хэмжээг хангах боломж үүсч болох юм а гэдэг ийм дүгнэлтийг бол хийж байна. За тэгээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт бол энэ тухай болон 2026 онд бас Хятадын нүүрсний зах зээл ямар байх вэ гэдэг талаар Эрдэнэс 5-7 хувьцат компани гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Цэрэн самбуу захиралтай илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Мөнгөний луужин мөнх эрдэндээ хамт нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлэг зочны ярилцлагаар үргэлжилж байна. Студид Эрдэнэс 5-7 компани гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Цэрэн самбуу хүрэлцэн ирээд байна. За ингээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн маань сэдв нүүрс байгаа. Тэгээд тодруулах юм бол бид бэлэн боллоо. Гэтэл тэд авах уу гэдэг одоо ийм сэдвтэй байгаамаа. За тэгээд эхлээд хоёлаа нөхцөл байдлаа бас товчхон дүгнэе гэж бодож байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд манай экспортын нүүрсний дундаж нь бол тасралтгүй буураад 8 сард бол $55 хүрлээ. За мөн бит хэмжээний өсөлт маань бол сүүлийн 1 жилийн хугацаанд бол маш бага болсон байж байтал сая одоо 9 дугаар сард бол 9.7 сая тонн нүүрс экспортлсон байна. Энэ одоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 өргөссөн. Ийм статистикууд бас гарч ирж байна л да. Тэгэхээр нөгөө хонглын үзүүрт гэрэл асаад байнуудаа гэдэг шиг нэг ийм арай нэг ийм сэтгэл сэргэн мэдэнүүд ингээ гараад эхэллээ. Тэгэхээр
энэ нөхцөл байдал маань юунаас болов цаашдаа ер нь үргэлжлэх үү гэдэг дээр хамгийн том нүүрсний экспортлогч компаниг удирдах байгаа юм. Та өөрийн байр суурийг хэлж. За, орой минь дүргээ. За, Эрдэнэс тавталгын компанийн хувьд бол нүүрсний экспорт, борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр маш олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За, 2025 оны хувьд бол бас хятадын зах зээл дээр нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад эхний хагасчлал нэлээд хүндхэн одоо 6 сар өнгөрсөн. За 7 сарын 1-ээс бол 7 сараас бол бас нүүрсний үн тодорхой хэмжээний өсөлтүүд бий болсон. Үүнтэй холбоотойгоор бас худалдаа авахчийн эрэлт нэмэгдсэн. За мөн одоо бас Эрдэнэс тавталгын компани засгийн газраас онцгой бүр эрхт төлөөлөгчийн баг томилж одоо яам хоорондын салбар хоорондоо уялдаа холбоог бол хангаж ажиллалаа. За энэ хүрээндээ бол бид Эрдэнэс тавталгын компани удирдлагууд, засгийн газрын бүр эрх төлөөлөгчийн баг бид бүгд хамтдаа бас нүүрсний экспорт, борлуулалт, энэ хил гайлын гацалт гэдэг энэ бүх асуудлыг хамтдаа шийдвэрлэхээр бол өнгөрсөн 3 сарын хугацаанд бол ажилласан. За энэний үр дүнд бол бид нар бас 2025 оны 6 сард одоо жишээ нь гашуун сухад ганц мөдний бомтоор нийтдээ 1.5 сая тонн нүүрс Эрдэнэс тавталгын компани экспортлж ирсэн бол 2025 оны 9-р сард бол одоо 3.1 сая тонныг экспортлоо. За ер нь бол яг ханги мандал болон гашуун сухад ганц бомтоор бол одоо өнгөрсөн 9 сард бол 3.2 сая тонн нүүрс экспортлсон. Эрдэнэс тавталгын компани хувьд бол 1 сард экспортлсон хамгийн дээд одоо хэмжээ олсон байгаа. За энэ дээр бол бас яг энэ одоо тээвэр зохион байгуулалтууд, бусад одоо төр захиргааны байгууллагуудын бас хамтын ажиллагаанууд, зам нүүрсний үнийн одоо сэргэлтэд энэ бүх зүйл бол бас нөлөөлсөн гэж үзэж байна. Оны эхэнд нэг ийм яриа гарсан шүү дээ. Одоо ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд нүүрс унснаас болоод хятадын худалдаа авагчид маань бомт дээр очсон байгаа. Одоо хилийн наан цаан те ингээд төлөрсөн байгаа нүүрсээ цаашаа татаж авахгүй байна. Нүүрсний үнийн уналтаас болоод те. За тэгээд энэ асуудлыг одоо шийдье. Шийдэхгүй бол цаашаага нэмж нүүрс гаргаж чадахгүй нэ гэдэг нэг юм асуудал хавар жангаа ярьсан шүү дээ. Тэгээд энэ асуудал бол одоо ер нь зэгцрээд дууссан гэж ойлгож болох уу? За ер нь бол яг ялангуяа Эрдэнэс тавталгын компани улуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар борлуулсан одоо өөрөлдөх юм бол хөрөнгөний биржийн системээр дамжуулаад нээлттэй борлуулсан 28 гэрээн дээр бол гэрээг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. За энэ нь юунаас үүдэж бий болсон бэ гэхээр одоо магадгүй одоо сая тонны хэмжээтэй 1 тонны $170 авсан байт юм те. Ийм гэрээ бүтэн жилийн хугацаанд одоо тээвэр хүргэх хэрэгтэй байсан. Гэтэл 24 оны 7 сараас эхлээд ганцбод бомт бүднэр хятадд улсад нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад нөгөө тогтмол үнэтэй нүүрс авсан худалдаа авагч нар маань одоо авж байгаа нүүрс болгонд алдагдал хүлээж эхэлсэн. За энэ алдагдлын хэмжээ нь одоо хугацаа өнгөрөх тусам нэмэгдээд тонн тутамдаа $40-50 юм алдагдал орохоос нөхцөл байдлууд одоо 25 оны эхний хагасчлалд гарч ирсэн. Үүнээс шалтгаалаад ганцбод бомтны нафтын талбай буюу нүүрс буулгах одоо талбайнууд дээр одоо нүүрсний одоо хоримтлал бий болсон. Хамгийн одоо ихтэй бол ганцбод бомт дээр 4.6 сая тонн нүүрс гэж хоримтлагдаад цаашгаа бас юм зарах боломжгүй юм нөхцөл байдлуудад бий болсон. Ингээд нөгөө шинээр одоо нүүрс буулгах одоо талбай байхгүй болмоос одоо экспортын дээр бас тодорхой хэмжээний гацалтууд, удаашралт бол бий болсон. Нөгөө талаасаа бол яг Эрдэнэс тавталгын компани одоо хэрэгжүүлж байгаа гэрээ бол 2 төрлийн байж байгаа. Нэг нь бол одоо хуучин буюу одоо Эрдэнэс тавталгын компанид 2022 онд онцгой тэлэм тогтоож засгийн газрын 362 дугаар тогтоол гарахаас өмнө буюу одоо ам нөхцөлтэй байгуулагдсан урт хугацааны гэрээнүүд. За энэ дээр бол одоо тодорхой нэр бүхий 4 худалдаа авагчийн гэрээ байдаг. 2011 онд одоо Chalco компанитай байгуулсан гэрээчүүд юм уу тийм ээ. Энэ гэрээнүүдийн хувьд бол одоо улирлаараа үнэн тохируулагдаад улир бүр үнэн одоо өөрчлөгдөд явдаг. Ажилт одоо тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулж ажилладаг. За 23 оны одоо 2 дугаар сараас бол Эрдэнэс тавталгын компани улуурхан бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар одоо нээлттэй хэлбэрээр хөрөнгөний биржийн системийг ашиглаж нүүрсний бирж ярилцаг бол зохион байгуулдаг болсон. Энэ одоо биржээр борлуулсан нүүрсний хүргэлтийг бол Эрдэнэс тавталгын компани өөрсдөө зохион байгуулж одоо тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол хүргэж өгч байгаа. Тэгэхээр сая одоо 2025 оны 5 сард бол нөгөө ам нөхцөлтэй буюу одоо арай өөр нөхцөлтэй арай хямд авч байгаа нүүрс хүртэл одоо цааталтаа ус өрсөлдөх чадварын хувьд бол нэлээд одоо үнийн уналтаас шалтгаалж муудах нөхцөл байдал бол орсон. Нөгөө талаасаа яг энэ Монгол улсын ялангуяа Эрдэнэс тавталгын компани борлуулж байгаа нүүрсний хувьд ямар асуудал өнгөрсөн 13 жилийн хугацаа 15 жилийн хугацаанд бий болсон бэ гэхээр
нөгөө тээврийн зардал, Монгол доторх тээврийн зардал өндөртэй холбоотой асуудал маш их байсан. Өөрөөр хэлэх юм бол одоо 2022-2021 оны үед бол одоо богны тээвэр буюу цагаан аднаас одоо ганц мод боомт оруулах нь хамгийн ихтэй 1 тонн нь 1000 мянга гэдэг ийм тарифтай байсан. 23 оны одоо 3 сард Улуурхайн биржийн анхны тээврийг эхлүүлж яхад бол 1 тонн 400 мянга гэдэг ийм тарифтай байсан. Тэгэхээр үндсэндээ бол нөгөө урт хугацаат гэрээнүүдийн маань хэрэгжижсэн зүйл өмнөх одоо 3 улирлынхаа үнийн индексээр үнэн тохирож явдаг. Тэгээд цааталтаа одоо жишээ нь огцом одоо үнийн өсөлт боллоо гэхэд тэр эффект нь дараагийн улиралтаа бас ордог учраас одоо магадгүй одоо $100 авч яхад цааталтаа $300 үнэтэй байхад аль болох их нүүрс гаргахын тулд нөгөө тээврийн тарифа одоо маш одоо зах зээлийн бодит байдлаас хэд өндөр болгодог. Иннээсээ шалтгаалаад тээврийн одоо тариф өндрөөс шалтгаалаад яг энэ Монголын нүүрсний өрсөлдөх чадвараас бусад улсуудтай харьцуулахад бол бас тодорхой хэмжээнд ондог ийм асуудлууд бас гарч ирсэн. Ямар ч байсан одоо биржийн хуулийг нэвтрүүлээд Эрдэс таамаглалын компани өөрсдөө тээвэрлэлтэд хүргэж өгсдөг болсон цагаас хойш төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаах тухай хуулийн ерөнхий гэрээний аргаар бол тээврийн сонгон шалгуулалтыг зохион байгуулж байгаа. Өөрөөр юм бол холбогдох одоо тээвэрлэгчдэд тавигдах шаардлагыг хангасан этгээдүүдэд үнээрээ одоо доош уралдах зарчмаар тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа. Ингэснээр бол бид нар яг энэ биржээр борлуулсан нүүрсний ганц мод хүргэж өгөх зардал бол одоо 9.5-9.6 доллар орчим болгож одоо буурсан байгаа. За амны худалдаа авагч буюу одоо өөрсдөө тээврээ зохион байгуулж байгаа худалдаа авагчийн тээврийн зардал бол нэг 20 орчим доллартай өнөөдөр ч гэсэн дээ. Уртын тээвэр нь 60-аас 80 онтой, богны тээвэр бол нэг одоо өнгөрсөн одоо энэ жилийн хувьд бол нөгөө богны тээврийн аншгүй нэлээд одоо бага одоо 60-аас 80% тий 80 юан. Бүр одоо өмнөх жилүүдэд бол хамгийн дээдэлтэй 1000 юан. Одоо тий 23 онд 400 юан гэдэг одоо нүүрснээсээ өндөр үнээр нүүрсээ тээвэрлүүлдэг байсан. Тэгээд нөгөө энэ их өндөр үнээр нүүрсээ тээвэрлүүлдэг байсны одоо үр дүнд маш олон хүмүүс нөгөө нүүрс тээвэрлдэг машин худалдаад авсан. Маш олон хуулийн этгээдүүд, аж ахуйн нэгжүүд тээврийн салбарт орсон. Ингээд одоо нөгөө одоо эрэлт нийлүүлэлтийн одоо баланс алдагдсан. Тэгээд одоо тойргийн системтэй гэх юм одоо ковидын үед бол бөмбөлөг тээвэр гэж яригадад байдаг байсан шүү дээ тийм ээ. Ингээд одоо нэг одоо машин сардаа эргэлтийн системээр яваад 3 удаа нүүрс үүдэх ч юм уу тийм. Тэгээд тэр үнэтэй машин сардаа 3 удаа нүүрс тээвэрлэхээр нэгжийн өртгөн өсдөг. Энэ нь буцаагаад нөгөө манай Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг буюу Австралиас 12, 13, 11 долларт бас усан онгоцоор далайн бом дотор бууж байгаа бусад төрлийн нүүрсүүдтэй магадгүй Индонезийн нүүрстэй өрсөлдөхөд бас юм хүндрэлтэй нөхцөл байдал руу орчиж байгаа. Нөгөө талаасаа бас одоо Монгол улсын нүүрсний гол экспортын бомт болох ганц мод вандал тий. Энэ одоо гашуун сухат ганц мод энэ бомтуудаас цаашаа яг хятадын гүнлүү авиж тээврийн зардал бас өндөр баг. Энтэй холбоотойгоор бас яг энэ одоо бусад төрлийн бусад улсуудын нүүрстэй хэдий одоо Монголын нүүрс одоо жигэнсэн дундаж үнээрээ бусад Орос, Австрал энэ атогогч нүүрсээс бага байгаа боловч энэ дунд нь байж байгаа тээврийн зардлууд өндөр байгаагаас шалтгаалаад яг одоо гол хэрэглэгчдэр очиход нэмэлт зардлууд гардаг ийм асуудал бас байдаг. Тэгэхээр би таны ярианаас ингэж ойлголоо. Нүүрсний үн одоо ингээд сэргээд 7 сараас эхлээ сэргэж байгаа учраас ер нь байдал зах зээлийн нөхцөл байдал бол хэвийн рүүгээ эргээд хэвийн болж байгаа юм байна. Ялангуяа 9-р сард одоо 9.7 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн оны мөрөдтэй харьцуулахад 66% өссөн байна л да. Тэгэхээр нөгөө цаашаага бас энэ хятадууд худалдаа авагчдын хувьд бол үн өснө гэдэг хүлээлт байгаа учраас илүү их худалдаа авалт хийгээд байна удаа гэдэг нэг юм зүйл дүгнэлт рүү хөтлж ин л да. Та энэ дээр ямар байсан? Хэрэв одоо үн өсөд бол бидэнд л сайн байна шүү дээ. Тийм мэдээж үн өсөд байвал бидэнд маш сайн. Гэхдээ яг бодит нөхцөл байдлыг аваад үзэх юм бол тий хятадын одоо хатагогч нүүрсний эрэлт, нийлүүлэлт, хэрэглээ гэдэг энэ бүх одоо зүйлүүдийг аваад үзэх юм бол бас 2025 оны төгсгөл 26 онд бол бас тийм айхтар өсөх тэмцээг хандлуул ажиглагдахгүй байгаа. Ямар ч байсан одоо 25 оны хувьд бол нэлээд одоо үн буушны одоо сүүлийн 5-6 жилийн хамгийн доод хэмжээндээ хүрлээ шүү дээ тийм ээ. Тэгээд энэс хойш ингээд бас тодорхой хэмжээний хятадаас авж байгаа нүүрсний үнэтэй холбоотой авж байгаа арга хэмжээнүүд бас үр дүнгээ өгч байна. Нөгөө талаасаа яг нүүрсний үн үнснээс шалтгаалаад бас тодорхой хэмжээний нүүрсний эрэлт бий болж байна. Энэ одоо нөхцөл байдал дээрээс ингээд үнийн сэргэлт бол бий боллоо. Энэ сэргэлт ингээд доктортой яг энэ хэмжээндээ бас энэ он тусдал ингээд энэ хэмжээндээ нэг
дээшээ доош нэг 5% хөдөлгөөнтэй байх болов гэж бид бол харж байгаа. Ямар ч үсэн одоо бидний хувьд бол аль болох одоо хүргэж өгөх нөхцөлтэй буюу бид нэр өөрсдөө одоо бага зардлаар хүргэж өгөөд дээшээ үнэн өрсөлдөж зардаг энэ хэлбэрээр явж байгаа буюу энэ DAP нөхцөлтэй нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлэх. Нөгөө талаас бас Эрдэнэс тавталгын компани урт хугацаат гэрээнүүд бол одоо бүх одоо нүүрсний төрлийн үед аваад авах юм бол бүгд хатуу кокс байгаа. Тэгэхээр Эрдэнэс тавталгын компани одоо баруун зүүн цанхи дээрээс хатуу кокс 3.1 гэрчим хүч ингээд 3 төрлийн бүтээгдэхүүн гарч байна. Тэгэхээр бүх одоо гол гэрээнүүд нь одоо хатуу кокс учраас ордыг сорчлон олборлохгүй гэдэг үүднээс бид нэр бол бас биржийн тухай хуулиар дамжуулаад анхудаа бас 3.1 кокс нөөцийг одоо хятадын зах зээл таниулаад экспортыг эхлүүлсэн, эрчим хүчний нөөцийг мөн ялгаа авахгүй биржээр дамжуулаад борлуулж эхэлсэн. Зам өнгөрсөн оноос бас баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулаад баяжуулсан одоо коксч нүүрс, баяжуулсан сул коксч нүүрс, баяжуулсан одоо эрчим хүчний нүүрс гэх мэтлэн ингээд бүтээгдэхүүний нэр төрлүүдээ бол нэмэгдүүлээд бол ажиллаж байгаа. Тийм болохоор бид хэд ер нь бол ордыг сорчлохгүй аль болох одоо олборлолтод өртөж байгаа бүх төрлийн нүүрсээ хятадын зах зээлд одоо нийлүүлэх ямар нэг байдлаар нийлүүлэх тийм одоо бодлого барьж ажиллаж байна. За сонирхолтой бас өнгөрсөн 8 дугаар сарын экспортын нүүрсний дундаж үн $55 байсан. За 7 дугаар сар $56 байсан. 9 дугаар сар 59 болж нэмэгдсэн байна. За тэгээд энийг дагаад бас бит хэмжээ ч гэсэн бас ингээд өссөн. Сүүлийн 2 сар өссөн. 5 6 7 сард бит хэмжээ бол дандаа уналттай байсан юм байна. Өнгөрсөн оны мүйтэй харьцуулахад. За ингээд 8 9 сараас буцаад бол ногоорж байгаа. Ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр бас зах зээлийн гадаад зах зээлийн буюу хятадын зах зээлийн нөхцөлөд эргээр сайжирсантай зэрэгцээд бас дотоод зохион байгуулалт энэ дээр уялдаа холбоо сайжирсантай за холбоотойгоор энэ хоёр одоо хүчин зүйл маань нийлээд энэ бас үр дүнгийг авчирж яана удаа гэж харагдаад байгаа. Миний хувьд бол тэгээ Монгол улс ямар ч байсан сүүлийн 12 сарын хугацаанд бол 85 сая тонн нүүрс зарсан байна. За тэгээд үүн бас бага хэмжээнд өсөж байна. Тэгэхээр Эрдэнэс тавталгын компанийн хувьд бас нэг юм манай хөрөнгөний зах зээл дээр одоо би бол хөрөнгөний захын хүн байж байгаа. Тэр хөрөнгөний зах зээл дээр бас нэг том өв нэмэр оруулж байгаа шүү дээ. Тэр бол одоо уулуурхайн биржээр дамжуулаад арилжааг нүрсээ уулуурхайн биржээр дамжуулж арилжуулж байгаа. За түүхий эдийн биржийн зах зээлийг ингээд бас хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа байгууллага байж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр таны дүгнэлтээр биржээр ингэж арилжаалсан нь яг ямар ийм давуу талуудтай юм бэ? Улс их оронд компанид иргэдэд тийм ээ гэдэг дээр таваас нэг өөрийн дүгнэлт хэлж. За яг Эрдэнэс тавталгын компани сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлтүүд нүүрсний экспортын мэдээллийг аваад үзэх юм бол энэ одоо том үр дүнгийн ард ерөөсөө л энэ уулуурхайн биржийн хууль энэ мэдээллийн ил тод байдал энэ зүйл нөлөөлсөн. Өөрөлдөх юм бол одоо улс орондоо яриад мэдж байгаа нүүрсний хулгай гэдэг 3 жилийн өмнө маш том асуудлууд бий болсон. Энэ дээр ямар асуудлууд бий болсон бэ гэхээр нүүрсний хулгай гэдэг нь нүүрсний гэрээний хулгай л гэсэн үг. Ер нь мэдээлэл ил тод биш, хүртээ эмчтэй биш байхаараа л асуудал үүсч эхэлдэг. Ил тод байдал бол авилгатай тэмцэх одоо ил бамбаа сэлэм гэж ойлгож байна. Тийм болохоор нүүрсийг арилжаалахад бид нар нууж зарах ёсгүй. Энэ бүх мэдээлэлээ одоо нээлттэй системээр тавиад оролцоог сонирхсан этгээд нь холбогдох дэнчингээ байршуулад одоо олон этгээд өрсөлдөөн байгаа бол өрсөлдөөнөөрөө тэр зарж байгаа нэг зүүн дэше нэмэгддэг байх хэвээр. Энэ хүрэн дээр бол Эрдэнэс тавталгын компани одоо яг энэ одоо хөрөнгөний биржтэй хамтраад уулуурхайн бүтээгдэхүүний бирж арилжааг бол 23 оноос хойш эхлүүлээд одоо энэ одоо өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. 23 оноос хойш бид нар бол нэг ч нөгөө ам нөхцөлтэй буюу хуучин нөхцөлтэй тим гэрээг бол байгуулаагүй. Зөвхөн одоо 2025 онд гэхэд 489 сая долларын одоо үнэлгээ бүхий 8.3 сая тонн үрсийг бол уулуурхайн биржээр дамжуулан борлуулсан. 2024 онд бол 1.5 тэрбум долларын
үнэлгээ бүхий 15.2 сая доллар 15.2 сая тонн нүрсийг бол энэ биржээр дамжуулж арилж ирсэн. Тэгэхээр одоо яг энэ нөгөө түрүүний хэлд дурдаад байсан ам нөхцөл, хэл хүргэж өгөх нөхцөлтэй буюу ам нөхцөл буюу одоо уурах амнасаа борлуулж байгаа тийм ээ. Энэ дээр яг ямар зүйлүүд байгаа вэ гэхээр ерөөсөө бид нар одоо тээврийн зардлыг $20 $30 хийн гэж тэр үнэтэй тээврийн зардлыг нь хасаж тооцоод байгуулчихсан одоо гэрээнүүд бид нар яг тэр ганц бод бомбд дээр байгаа үнээс одоо холбогдох хятадын талын татвар хураамж тодорхой хэмжээний ашигыг хасаж босго үнэ тогтоогоод энэ босго үн дээрээсээ одоо өрсөлдөөний зарчмаар үнийн нэмэгдүүл зарж байгаа. Буцаагаад яг энэ нүүрсийг хүргэж өгтөө тээвэрлэлтийн зардлаа бас ерөн одоо тендерийн хуулийн дагуу ерөнхий гэрээний аргаар одоо өрсөлдөөнд суйрлуулж өрөлтөнд суйрлсан аргаар зохион байгуулж 1 тонн одоо нүүрсний хүргэж өгөх зардлыг одоо $30-40 байсныг нь $10 болгож бууруулсны үр дүнд энэ бүх одоо эерэг үзүүлэлтүүд бол гарсан. Тэгээд саяны одоо яг энэ 2025 оны эхний хагас жилд бол бас яг энэ нөгөө хуулийг хэрэгжүүлэх явцад ингээд янз бүрийн асуудлууд бол бас үүсэж байгаа. Өөрөлдөх юм бол яг одоо яг энэ хөрөнгөний биржийн системээр дамжуулаад тодорхой хэмжээтэй тоон хэмжээгээ тавиад хүргэж өгөх хугацаагаа 1 жил ч гэдэг юм уу магадгүй 6 сар гэж тавиад ингээд зарлж штэ тийм ээ. Тэгэхээр тэн дээр сайн дөрөв үндсэн дээр одоо аж ахуйн нэгжүүд оролцож тэр нүрсийг авч байгаа. Гэтэл одоо тэр тогтмол үнэтэй $170 гээд авцсан нүрсийг жилийн хугацаанд хүргэж өгөөд явж явах явцад нөгөө ганц бод бомбд дээр байт юм уу эсвэл одоо хятадын далайн бомбд дээр нүрсийн үнэ $100 хүртэл унчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө худалдаа авсан худалдаа авч нар маань алдагнад орж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол сая бас 2023 оны 3 сард бол энэ хөрөнгөний биржийн дуудлага худалдааны журам дээр өөрчлөлт оруулаад бас тодорхой тоон жингээс дээшээ байх юм бол сар тутамдаа бас үнийн индекстэй буюу үн нэмэгдэх юм бол гэрээний үн нэмэгддэг, буурах юм бол тодорхой тэр индексээр буурдаг энэ механизмыг бас оруулж ирсэн. Ингэснээр бас яг худалдаа авагч нар бас их одоо арилжаанд оролцох идэвхийг бол бас нэмэгдүүлж чадсан гэж үзэж байгаа. Тий, ер нь одоо хөрөнгөний зах дээр ч гэсэн яг энэ индексжүүлэлт гэдэг айгүй чухал байдаг л та. Тэгэхээр энэ индексийн дээр тооцож байгаа аргачлалууд те. Тэгээд авж байгаа тоонууд нь давтамж шинжлэгдэх давтамжууд гэдэг. Тэгэхээр ер нь бол нэг юм тавьчаал тэгээд яваад ах чинь бас одоогийн эдийн засгийн дэлхийн эдийн засгийн асар хурдтай өөрчлөгдөж байгаа үед бол их л хөшүүнл юм болчиход байгаа гэж бол бас хараад байна. За манай улс энэ оны одоо яг 3 дугаар улиралд одоо энэ хятадын талын статистик байна л да. 70% нь бол коксчих нүрс худалдаж авсан гэж хятадын талаас бол мэдгдсэн байна. Манай улсын нүрсний одоо чанарын бүтцийг ингээд харуулсан байна л да. Тэгэхээр 70% нь бол коксчих нүрс. За 29% нь бол эрчим хүчний нүрс, хүрэн нүрс. За тэгээд 1% нь юм уу да тий. 1% нь бүр өндөр чанартай хатуу өндөр чанарын нүрс гэдэг. Ингээ ангилсан байна л да. Юу хятадын галийн мэдээгээр. За 1 тонн нүрсний дундаж үн 25 оны 9 сард яг коксчих нүрс маань бол $71 байгаа юм байна. Эрчим хүчний нүрс 36, хүрэн нүрс 21 гэдэг. За энэ бүгдийг ингээд дундчлахаар нөгөө 59 гэдэг тоо маань гарч ирээд тах шиг байна. За ийм ингээд бид нар нүрсийг буюу ихэнх нь бидний орлого өндөр үнэтэй бөгөөд ихэнх орлого олдог хэсэг нь бол коксчих нүрс байна. За тэгээд эрчим хүчний нүрс. За нөгөө талдаа төсвийн тухай хуулийн танилцуулга дээр бас байна л да. Төмөр замын суурь дэд бүтцийг сайжруулж гасан сухад шивээ өрн ханг бомбын тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 26 онд 90 сая тонн нүрс гаргана гэд төсөвдөө тусгажээ Монгол улс. За тэгэхээр энэ яг бомбуудын энэ сэргэлтийн үрээнд явсан энэ ажлууд яг эх онд ингээд дуусаад ашиглалтанд ороод энэ тээврийн асуудал дээр эерэг нөлөөлөл авчирч чадах уу? За ер нь Эрдэс тавталгын компанийн хувьд бол нүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бүх шатны арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За манай компани Монгол улсын яг нүрсний хувьд ерөөсөө тээвэр логистик асуудал. Энэ түрүүний ярьсан тээврийн зардал хит өндөр. Нөгөө талаасаа яг энэ хилийн нэвтрэлтэн дээр нөгөө автотээврээр гаргадаг тийм ээ. Одоо нэг машин талаар сууж штэ монголчууд бол тийм ээ. Тэгэхээр энэ нь одоо тээвэр логистик асуудлыг шийдвэрлэх ёстой. За тэгээд энэний хүрээнд бол гасан хот ганц бод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт ажлыг бол энэ 2025 онд бол эхлүүлсэн. Одоо манай зам тээврийн яам толгоолоод эхлүүлээд ажиллаж байна. Энэ жилийн өнгөрсөн жил бол улсаараа бол 83 сая тонн
нүүрсээ экспортлсон. Үүнээс бол 30.4 сая тонн бол Эрдэс тавталгаа компани экспортлсон нүүрс байлаа. Өөрөөр хэлбэл задлаад аваад үзэх юм бол 27.2 саяыг бол гашуун сухад ганц мэт бомтоор 3.2 сая тонныг бол ханги мандлын бомтоор ингээд экспортлсон байна. Ер нь бол 90 сая тонн хүрэхэд бол тээврийн болон одоо зохион байгуулалтад зөв хийгээд явах юм бол энэ бол бүрэн боломжтой. Гэхдээ энэ одоо бит хэмжээнд хүрэхийн тулд бас зөвхөн одоо тээвэр логистик зохион байгуулалтаас гадна нөгөө цаатлын нүүрсний эрэлт хэрэгцээ, нүүрсний үн гэдэг зүйл хамгаас чухал. Одоо яг энэ Монголын одоо экспортлж байгаа нүүрсээ дийлэх нь одоо коксч төрлийн байна гэдэг юм ээ. За энэ дээр бол одоо мэдээж Эрдэс тавталгаа компанийн хувьд бол одоо ихэнх ачаалт борлуулалт бол одоо хатуу кокс гэрээнүүд 3.1 кокс гэдэг энэ одоо гайлын бинтүүлэг дээр бол коксч төрөл гэдээ ороо авчиж байгаа. За энэ дараагийн шатанд бол яг энэ одоо тээвэр логистик үн ханш энэ бүх юм тодорхойлох юм бол бас эрчим хүчний нүүрсийг бас их хэмжээгээр экспортлох юм боломж бол байгаа. Тийм болохоор яг бидний хувьд бол яг энэ тээвэр логистик энэ бүх боломжуудыг тултал ашиглах хэрэгтэй. За жишээ нь энэ жил хэд одоо ханги мандлын бомтоор бол өнгөрсөн онд 3.2 сая тонн байсан бол 592 мянган тонн болж одоо манай экспорт бол буурсан байна. Эсрэгээр одоо хангийн бомтоор гашуун сухад ганц модны бомтоор бол яг өнөөдрийн байдлаар 2.5 сая гээд Эрдэс тавталгаа компани 2025 онд бол яг одоо 21.1 сая тонныг ингээд экспортлсон байж байна. Гэтэл ханги мандал дээр яагаад энэ 3 сая тонноор экспортлж ирсэн хэмжээ 592 болж буурваа гэж. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө тээврийн зардал өндөр тийм ээ. Одоо ханги руу одоо автар тээвэрлэхэд тоон дотор нь бараг $20 орчим болно. За тэгээд энэ дээр бол өнгөрсөн жил шорон замаар буюу концессийн зам нь дуусаагүй шорон замаар тээвэрлүүлдэг байсан. Энэ шорон зам бол өсөө орон нутгийн иргэдээс одоо байгаль орчны асуудлаас болоод өнгөрсөн оны 5 сараас бол шорон замаар тээврүүл зогссон. За 5 толгой зүүн баянгаас одоо ханги хүртэлх төмөр замаар бол тодорхой хэмжээний нүүрсийг бол бид нар өнгөрсөн жил энэ жилд бол тээвэрлүүлж байгаа. Гэхдээ бас л нөгөө холбогдоогүй буюу яг хил дээр очиод байж байгаа учраас ингээд сэлгэн ажилт хийгдэх тусмаа л нөгөө нүүрсний тээврийн зардал нэмэгдээд идэг. Тэгэхээр ер нь бол бид нар яг энэ 25 оны одоо төгсгөлд бол ямар зүйлийг одоо шинээр хийх гээд явж байна гэхээр энэ одоо сул байгаа ханги мандлын бомтыг өшөө өргөжүүлье. За ямар ч байсан одоо бид хэд ингээд өнгөрсөн одоо энэ он дуслах сүүлийн 2 жилийн хугацаанд бол 2 сарын хугацаанд бол нэг Монголын төмөр зам төрөмжит компанитайгаа хамтраад одоо 75 вагоноор өдөрт нэг 200 явуулах гэдэл зорж ажиллаж байна. Тэгээ тээврийн зардал өндрөөс шалтгаалаад одоо мандал дээр байгаа нүүрсний үн ганц мод дээр байгаа нүүрсний үн яг адилхан байгаа байхгүй. Гэтэл одоо биржээр зархад гашуун сухад ганц модоор зархад тээврийн зардал бид нар одоо биржээр зараад хүргэж өгөхөд нэг $10 орчим зардал гараад идэг. Мандлын бомтоор хүргэж өгөх гэхээр тэрнээс үнэтэй байгаад идэг. Гэтэл нүүрсний үнэ нь адилхан. Мандлын бомт дээр одоо эрэлт талаасаа харах юм бол нөгөө эрчим хүчний нүүрс нь нэлээд одоо төлхөө хэрэглэгдэх гээд идэг. Тэр хавийн одоо станцууд ч гэдэм үү эрчим хүчний нүүрсэл тэр авах гээд идэг. Гэтэл тэр эрчим хүчний нүүрсийг хятадын зах зээлийнх нь үнээр борлуулад аваачаад хүргээд өгөхөд тээврийн зардал нь өртөгд авах. Ийм нөхцөл байдлаар одоо үнийн уналтаа шалтгаалж орсон. Тэгээд саяны одоо сүүлийн 2-3 сарын үн одоо бас тодорхой хэмжээнд өссөнтэй холбоотойгоор ямар ч үсэ одоо мандлаар одоо нүүрс арилж алахад ашигтай ийм одоо нөхцөл байдал руу орж байгаа учраас бид нар сая одоо 25 оны 9 сар 10 сарын ихээр бол 2 сая тонн нүүрсийг бол мандлын бомтоор хүргэж өгөх нөхцөлтэйгээр бол арилжаасан баг. Энэ одоо нүүрснийхаа хүргэлтийг одоо төмөр зам ашиглаад одоо хурдан шуурхаа хүргэж өгөх дээр бол бас одоо хоёр төрлийн эмчит компани хамтраад бол ажиллаж байна. За мөн одоо яг энэ 5 толгой хангийн чиглэлийн концессийн зам бол бас ашиглалтанд орсон юм билээ. Энэ авт замыг ашиглаад бид нар бас нүүрсний экспортоо одоо ханги мандлын бомтоор нэмэгдүүлэх чиглэлээр бол ингээд одоо бас ажиллаад явж байгаа. Ингэж одоо явснараа бол бид нар нэг одоо 2025 оны одоо оны эцэст 12 сарын 31-нд бол нэг 30 сая гэдэг өнгөрсөн оныхоо үр дүнд хүрэх юм зорилт тавиад бол ажиллаж байна. Ингийн тулд бол гашуун сухад ганц модны бомтоор өдөрт нэг дундчаар нэг 950 машин, 1000 машин тийм ээ. Ханги мандлын бомтоор нөгөө төмөр замаа ашиглаад, авт замаа ашиглаад өдөрт нэг 200 тээвэр хэрэгслэр гаргах юм бол нэг 30 сая тонн нүүрстэй хүрэхэд бол боломжтой байгаа. Тэгэхдээ нэг зүйлийг бас анхаармаар байна. Юу гэхээр одоо яг Эрдэс тавталгаа компани экспортлж байгаа нүүрсний одоо гэрээний нөхцөлийг аваад үзэх юм бол өнгөрсөн 2024 онд бол 40% нь биржээр арилж байсан. 60% нь нөгөө биржийн хууль гарахаас өмнө 11 он, 21 он, 22 онд байгуулсан гэрээний нүүрснүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр өмнө нь ам нөхцөлтэй авцсан байгаа нүүрсний одоо манай компаниудаас авч байгаа үнэ нь бол биржийн үнэтэй харьцуулах юм бол
хямдхан. Хямдхан нүүрс их хэмжээгээр тухайн бомтуудад байх тусмаа нөгөө үнэтэй авсан хүмүүс өрсөлдөх чадварын хувьд өрсөлдөхөд одоо төвөгтэй нөхцөл байдал руу явчих. Тэгэхээр бид нар яг энэ чек балансыг бол маш зөв авч явах хэрэгтэй. Энэ дээр бол бас тодорхой арга хэмжээнүүдийг л аваа явж байна. За мэдээж Эрдэнэс тавталгын компанийн хувьд одоо өмнө нь байгуулсан гэрээндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За мөн одоо сая 2025 онд бол хил дамсан төмөр замын хилцээр энэ хүрээнд одоо China Energy Group-тэй бол бас нүүрсний том хэмжээний гэрээ бол байгуулсан. Тэр гэрээний ачаал тээвэрлэлт бол 2023 оны 25 оны 6 сарын 23-наас эхлээд одоо тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол Монголын төмөр зам компани хариуцаад бол ингээд ажиллаж байгаа. Окей. Тэгэхээр бид нар энэ талдаа дотоод талдаа бомтоо сайжруулаад замаа тавиад толболтоо игээд одоо зөндөө ажлууд хийж байна. Гэтэл жишээлбэл одоо яг энэ оны эхний хагасыг өнгөрсөн оны эхний хагастай ингээд хятадын нүүрсний импортын тоог харьцуулаад харахаар энэ оны эхний хагаст гаднаас худалдаж авсан нүүрсний хэмжээ нь өнгөрсөн оны мөн ясээ хятадын хувьд бол 27.9 сая тонноор буурсан харагдаж байна. За коксч нүүрсэн дээр болохоор 4.6 сая тонноор буурсан буюу 8%-аар буурсан байгаад байна л та. Тэгэхээр гол асуулт маань эндээс юу гэх вэ? Бид нар ингээд бэлэн боллоо тий. Арай гэж бүх юмудаа холбоод хамаг юм хийгээл бэлэн болдог. За тэгтэл худалдаа өгч маань бол авж байгаа дүн нь өөрөө ингээд буураад байна. За тэгвэл яг бас нөгөө талдаа бид нар нөгөө маркет шеэр өсгөх бас нэг хуулиур байгаа тий. Одоо эзлэх хувь, импортэд нь эзлэх хувь. Гэтэл манай улс одоо энэ оны эхний хагасын байдлаар хятадын одоо энэ коксч нүүрсний зах зээл коксч нүүрснийх нь импортынх нь 47% эзэлж байна л да. За энэний араас Орос 28%-тай явж байна. Канада 10%-тай, Австрали, Америк бусад гэдэг ингэ явж байна. Тэгэхээр 47%-ийг 50%, 55% болгохын тулд бусдаас нь хинээс нь авах вэ гэхээр одоо бараг л Орос болох гэдэг л да. Гэтэл Орос хятад хоёр маань ямар харилцаатай байлаа ингэ бодохоор. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр бид бэлдэд итдэг бэлэн боллоо гэдэг эх хонд хамаг юм ингээд толбоо дууссан чинь хийгээд дууссан чинь худалдаа өгч маань авах хэмжээгээ багасгуул яах вэ? Технологийн хувьд за хятадын баримталж байгаа бодлогын хувьд бол дандаа л нүүрснийхаа хэрэглээг бол таны бууруулъя л гэдэг шүү дээ. Тэгтэл бид нар 90 сая тонн гаргачихъя гэд тавьчаад идэг. Энэ дэр яг таны одоо барьсан. За яг энэ одоо нүүрсний бит хэмжээ хэрэглээний хувьд бол одоо 24 оны статистикаар бол хятад коксч төрлийн 122 сая тонн нүүрс одоо импортлсон байна тийм ээ. Одоо 25 оны 9 сарын тэдний гайлын мэдээ гэрүүлэн 83 сая тонн. За Монголын хувьд бол бас яг энэ коксч төрөл дээр бол нэлээд одоо гол тоглогч болчихсон. Нөгөө талаасаа яг энэ манай одоо өрсөлдөгч гэхөө те бусад одоо хятад руу коксч төрлийн нүүрс экспортлж байгаа орнуудын хувьд бол мэдээж Австрали, Орос, Канада гэх мэтлэн одоо улсууд бол экспортлж байна. Тэдний хувьд бол хэд хэдэн даваа тал байгаа. Тэр нь одоо Австралийн хувьд бол 100 мянган тонн орно, 200 мянган тонн тэ нөгөө усан онгоцоор тээвэрлээд аваад ир чинь 70 бомбтер авчирч чинь. Тээврийн зардал нь манайтай харьцуулахад бага байна. Хоёрдугаарт нь бит хэмжээнд том-томоор ирчихэж байна. Гэхдээ нүүрсний одоо нэг жүүн нь бол үнэтэй байгаа тийм ээ. Манайхаас бол одоо нэлээд үнэтэй нэг үртгийг аваад үзэх юм бол Орсын хувьд ч мөн ялгаа авахгүй. Одоо экспортлж байгаа нэг нүүрсний нь бол үнэтэй байна. Ер нь бол зүгээр хятадын коксч төрлийн нүүрсний хэрэглээний хувьд бол одоо өнгөрсөн оноосоо бол тодорхой хэмжээний бууралттай байна. 2026 онд ч гэсэн нэг 2-3% буурч магадгүй гэсэн зүгээр тооцоолол судалгаа бол бид нар бол прогноз гаргаж байгаа. Гэхдээ 2% бууралтан дээр бид энэ одоо өөрсдийнхөө бит хэмжээг эсрэгээр нь нэмэх те тэр ялангуяа яг энэ одоо биержээр арилжаалж байгаа энэ одоо хэмжээнүүдэд те энэ зөвхөн одоо коксч төрлийн гэлтгүү бусад төрлийн нүүрснүүдээ бас төлхөө экспортлох ийм одоо арга хэмжээнүүдийг илүү төлхөө авъя гэдэг ийм байр суурьтай байж байгаа. Ер нь бол бас одоо хүмүүс нүүрс одоо өнгө олноо, нүүрс огт хэрэггүй олноо гэдэг ийм асуудлууд бол яригдчих байгаа. Гэхдээ Эрдэнэс тавталгын компани одоо борлуулж байгаа нүүрсний гол одоо нүүрс бол нөгөө коксч төрлийн буюу гангийн үйлдвэрт хэрэглэгддэг. Энэ бол одоо юу одоо жишээ нь огт хэрэглээгүй болоод ийм зүйл бол огтосоо байхгүй. Гэхдээ бас тавталгын ордын
нөхцөл байдлыг аваад үзэх юм бол тэр жигтэй хатуу кокс биш тий. Ордны одоо 8.1 тэрбум нөөцийн маань 10% нь хатуу кокс, 30% нэрчим, бусдууд нь бол одоо сул коксчуд юм уу тий, ийм төрлийн байгаа юм. Тэгэхээр энэ бүх одоо нүүрсүүдийг бидэрт боломжит үнээр нь экспортлж одоо үр ашиг нь гаргах хэрэгтэй. Одоо энэ нүүрсийн одоо том баялаг орд маань газар доороо байхдаа бол байгалийн нууц гаргаж ирэхээр л баялаг болол одоо өндөр явж штэ тийм ээ. Энээс одоо ингээд нөгөө одоо шууд л ингээд үржүүлээд иж болохгүй штэ. Тий. За баярлалаа. Тэгээд Монголын хоёр тутмын Монгол руу орж ирж байгаа $2 тутмын нэгийг нүүрсний салбараас оруулж ирж байгаа. Тэгээд энэ дотроо бас хамгийн том үйлдвэрлэгч, тоглогчийн удирдан зохион байгуулж ажиллаж байгаа танд улам их ажлын амжилт хүсье. Та бүгдээ ажил гялцах тусмаа Монголын эдийн засаг одоо гялцсан шүү гэдгээс хэлмээр байна. За баярлалаа. Бид ямар ч байсан одоо Эрдэнэс тавталгаа компанийн хувьд нүүрсний экспорт энэ гол нь мэдээллийн ил тод байдал энэ одоо нүүрсд одоо Эрдэнэс тавталгаа компани болоод нэг онцлогтой Монгол улсын 3 саяын хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр манай хувьцаа эзэмшигч иргэн болгон одоо манай вебсайт руу ороод ямар гэрээний ачлалт хийгдэж байна. Өнөөдөр хэдэн одоо тоон нүүрс экспортлогдсон байна. Уурхаагаас ямар ачлалт хийгдсэн байна гэдэг бүх мэдээллийг авах боломжтой. Тэгээд энэ иргэний ялд чухлаа. Тийм болохоор бүгдээрээ бас энэ мэдээллүүдтэй хувьцаа эзэмшигч компанийнхаа мэдээллүүдийг бас үзэж шалгаж байгаарай. Тэгээд ер нь бол уулуурхаан биржээр бид бас өчөө олон одоо шинэ зүйлүүдийг хийж хэрэгжүүлнэ. Саяхан бас 2025 онд бид нар одоо баруун цанхаа хойд хэсэгт бол шинэ уурхайн ам нээсэн. Энэ амнаас бол бас одоо үнэлгийн хэмжээ 10-аас доошоо буюу ер нь бол байгаль дээрээсээ угаах шаардлагагүй одоо 3.1 коксчгийн нүүрс бол олборлж байгаа. Энийг бол сая өнгөрсөн сард бүгд найрамд хятадаар тусын зах зээл дээр танилцуулаад бирж арилж байгаа амжилттай зохион байгуулаад тээвэрлэдэг үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Ингээд Эрдэнэс тавталгаа компанийн хувьд хийх ажил маш их байгаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж олцсон баярлалаа. За ингээд мөнгөний луужин Эрдэнэс тавталгаа нэвтрүүлгийн удаагийн дугаар өндөрлж байна. Анхаарлаа тустай бүхэндээ баярлалаа.